Манай хүрээлэн 1996 оноос эхлээд үндэсний итгэмжлийн газраар итгэмжлэгдсэн 10 дуудагаа итгэмжлэгдэж явж байгаа юм итгэмжлэгдсэн лаборатори байгаа. За манай лаборатори нь бол эх орны гаралтай ноос ноолуурын түүхэн эдийг гадагш нь гаргахад сорилтын болон баталгаажуулалтын шинжилгээ судалгааг хийж явуулахаас гадна импортоор орж ирж байгаа энэ бараа бүтээгдэхүүн болох энэ ажлын хувцс, хүүхдийн хувцс, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн дээр нэхмэл болон сүжин бүтээгдэхүүний чанарын болон хэрэглээний эрүүл ахуйн аюулгүй стандартыг хангах чиглэл дээр лабораторийн сорилт шинжилгээ явуулдаг ийм зохиц байгуулга байгаамаа. Манай хүрээлэнгийн хувьд гэх юм өнгөн үйлдвэрийн чиглэлээр арьс шир болон ноос ноолуурын бүтээгдэхүүн түүхэн эдийг боловсруулж түүний технологиудыг шинчилж дэвшилт технологиудыг нэвтрүүлэх мөн хөдөө орон нутагт жижиг үйлдвэрүүд жишээлбэл одоо өслөг арьс боловсруулах, эсхий гутал хийх, эсхий үйлдвэрлэх гэх мэтчлэн ийм жижиг үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж түүнийгээ суйрлуулж өгөөд мөн технологийн зөвшөөрлтийг хийж өгдөг байгаа. Жишээлбэл одоо өнөөдөр манайх бол хоньны ноос хялгасыг нь ялгаад ноолуурын ширхтээр нь бол нэгмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх тийм технологийн зөвшөөрлтийн төслийн хүрээнд бол үзэсгэлэнт оролцож байна. Энэ нь бол манай хүрээлэнгийн хувьд гэх юм бол энэ хоньны ноосны судалгааг бол 2014 оноос нэлээд эрчимтэй сүүлийн 10-аад жил хийж байгаа. Тэгээд энэ жишээлбэл хоньны ноосноос үнэрийг арилгах технологийн зөвшөөрлтийг хийсэн. Тэн дээр бол оюуны өмчийн патент хамгаалсан байгаа, авсан байгаа. Тэгээд тэрнийхээ хүрээнд одоо өнөргөөжүүлсэн хоньны ноосоос ялгарсан ноолуураараа одоо нэхмэл бүтээгдэхүүн эдгээр бүтээгдэхүүнүүд бол үйлдвэрлээд байгаа. Хоньны ноосноос энэ ноолуурлах ширхтийг ялгаад үйлдвэрлэсэн хүнжил маань хямд түүхий дээр бид ямааны ноолуураар хийсэнтэй адилхан хэмжээний одоо хэрэглээний шин чанар бүхий одоо хүнжлийг үйлдвэрлэсэн байна. Энэ нь бол яг ямааны ноолуураар хийсэн хүнжлийг бодох юм бол арай хямд үнэтэй, эдлэгээ чанарын хувьд гэх юм бол баг ижил төвшөнд ийм бүтээгдэхүүн бол үйлдвэрлэн гаргаж чадсан.